Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдрийн хичээлээрээ та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Хичээлдээ анхаарлаа хандуулна, бичиж тэмдэглэж яваарай хүүхдүүдээ. Өнөөдрийн 6 дугаар ангийн үндсэн бичгийн хичээлийн сэдэв дүрс ялган бичдэг үг. Энэ сэдвийн хүрээнд үгийн олон утгыг мэдэх, дүрс ялган бичдэг үгсийг таних, хэрэглэх талаар ойлголт өгөх болно. Одоо үгийн олон утгыг мэдээ. Дараах үгс ямар утгатайг ажиглаарай. За үгтэйгээ танилцъя. Ун үг ямар утгатай вэ хүүхдүүдээ? Морь унахын ун үгийг үндэсний бичигт нүү гэж гайлаглана. Унуу дүрсээр бичдэг. Дараагийн утга нь унах ойч. Унах ойчхийн ун үгийг үндэсний бичигт наа гэж гайлаглана. Унаа дүрсээр бичдэг. Ийхүү ун үг маань дуудлага ижилчгсэн хоёр өөр утга илтгэн хоёр өөр бичлэг дүрсээр бичигдсэн байна. Хүүхдүүд та нар үгээ сайтар ажиглан тогтоongоо бичиж аваарай. За дараа үг нь ав. Ав үгийн утга нь авах. Авах үеийн ав үгийг үндэсний бичигт Б гэж гайлаглан ав дүрсээр бичдэг. Дараагийн утга нь ан ав. Ан авын ав үгийг үндэсний бичигт ба гэж гайлаглан аба дүрсээр бичдэг. Аав гэсэн ижил төстэй дуудлагатай үгийг үндэсний бичигт бүү гэж гайлаглана. Абуу дүрсээр бичдэг. Эдгээр ижил дуудлагатай үгсэн мөн л 3 өөр бичлэг дүрсээр бичигдсэн байна. Хүүхдүүд та нар эдгээр үгсийг сайн ажиглан бичиж аваарай. За дараагийн үг рүү оръё. Бод үгийн утга юу вэ хүүхдүүдээ? Бод малын бод үгийг үндэсний бичигт бодаа гэж гайлаглана. Бодаа дүрсээр бичдэг. Дараагийн утга нь бодох үеийн бод үгийг үндэсний бичигт бодуу гэж гайлаглана. Бодуу дүрсээр бичдэг. Ийхүү бод үгийн дуудлаган ижилчгсэн бас л хоёр өөр утга илтгэн хоёр өөр бичлэг дүрсээр бичигдсэн байна. Хүүхдүүд та нар эдгээр үгсийг сайтар ажиглангаа бичиж аваарай. За дараагийн үг амар. Амар үгийн утга нь амар хялбар. Амар хялбарын амар үгийг үндэсний бичигт ир гэж гайлаглан амар дүрсээр бичдэг. Дараагийн утга нь амар мэнд. Амар мэндийн амар үгийг үндэсний бичигт
а, му, ир гэж гальглан амуур дүрсээрвчдэг. Дараагийн утга нь амрах. Амрах үеийн амар үгийг үндсний бичигт амара гэж гальглан амара дүрсээрвчдэг. Ийхүү ижил дуудлагатай амар үг нь 3 өөр утгыг илтгэн 3 өөр бичлэг дүрсээрвчигдсэн байна. Эдгээр үгсийг сайтар ажиглан бичээд аваарай хүүхдүүдээ. За дараагийн үг нь бэлэг. Бэлэг үгийн утга нь бэлэг дурсгал. Бэлэг дурсгалын бэлэг үгийг үндсний бичигт бэлэг гэж гальглан бэлэг дүрсээрвчдэг. Дараагийн үг нь оюун бэлэг. Оюун бэлгийн бэлэг гэсэн ижил төстэй дуудлагатай үгийг үндсний бичигт бэлэг гэж гальглан бэлэг дүрсээрвчдэг. Дараагийн утга нь бэлэг тэмдэг, бэлэг дэмбэрл. Ийм утгатай бэлэг үгийг үндсний бичигт бэлэг гэж гальглан бэлэг гэсэн дүрсээрвчдэг. Эндээс харахад бэлэг үгийн утга нь мөн л 3 өөр утгыг илтгэн 3 өөр бичлэг дүрсээрвчигдсэн байна. Эдгээр үгсийг сайтар ажиглан ялгааг нь сайн тогтоонгоо бичээд аваарай. За тэгвэл дүрс ялган бичдэг үг гэж юу вэ? Та нар юу гэж бодож байгаа хүүхдүүд ээ? Монгол хэлэнд ижил дуудлагатай утган өөр үгс олон байдаг. Эдгээр утга өөр үгсийг үндсний бичигт дүрсээр ялган бичдэг. Иймд дуудлага ижил, бичлэг ба утга өөр үгсийг дүрс ялган бичдэг үг гэнэ. Хүүхдүүд та нар энэ тодорхойлтыг бичээд аваарай. За бид өнөөдрийн хичээлээрээ дүрс ялган бичдэг үгсийг бас үндсний бичгээр хэрхэн утга ялган бичдэг болохыг мэдэж авлаа. Одоо дүрс ялган бичдэг үгсээ ашиглан өгүүлбэр зохиоцгоё. Дараах өгүүлбэрийг гальгаас үндсний бичигт хөрвүүлээрэй. Гальгаас үндсний бичигт хөрвүүлж бичихтэй үгийн ихэн, дунд, адагт ордог хэлбэрээр нь уйлан уншиж бичдэг онцлогтой. Одоо эхний өгүүлбэрээ уншия хүүхдүүдээ. А, ли, ма, мори, уну, ба. Алма, морь, унув. Одоо үндэсний бичигт хөрвүүлье. Багш нь эхний өгүүлбэрийг хэрхэн уншиж бичхийг тайлбарлана. Дараа нь та нар өгүүлбэрээ бичихдээ энэ мэтлэн уйлан уншиж бичгтээ анхаараарай хүүхдүүдээ.
За багш нь эхний өгүүлбэрийг тайлбарлая. Үгийн эхэнд ордог а, дунд ордог л, адагт ордог орхиц буюу цаслагтай ма. Алима, алима. Эхэнд ордог мо, адагт ордог ри. Мо, ри буюу морь. Эхэнд ордог уу, дунд ордог нуу, адагт ордог ба. Унуу, ба, унув. Алима, морь, унув гэсэн өгүүлбэр байх нь. За хүүхдүүд та нар дараагийн өгүүлбэрийг бичихдээ галгаас өнгөөр ялган бичсэн үеийг ажиглан зөв бичээрэй хүүхдүүдээ. За хоёр төгөлрөө уншия. Ми, ну, а, бу, а, инг, а, ба, хи, бэ гэх мэтчлэн өнгөөр ялган үйлсийг нь маш сайн ажиглаад өгүүлбэрээ зөв бичээрэй хүүхдүүдээ. За одоо өгүүлбэрээ бичээрэй хүүхдүүдээ. Одоо бичсэн өгүүлбэрээ зөв эсхийг нь шалгая. Ми, ну, а, бу, а, инг, а, ба, хи, бэ. Миний аав ан, ав, хив. Гурав дахь өгүүлбэрээ уншия. А, ду, гу, у, хе, ир, те, ме, ге, и, бо, да, ма, ил, ге, не. Адуу үхэр тэмээг, бод, мал, гэн. Үеэ сайн ажиглаад өгүүлбэрээ зөв хөрвүүлж бичээрэй хүүхдүүдээ. Хөрвүүлж бичсэн өгүүлбэрээ тулгын шалгаарай хүүхдүүдээ. А, ду, гу, у, хе, ир, те, ме, ге, и, бо, да, ма, ил, ге, не. Адуу үхэр тэмээг, бод, мал, гэн. Зөв бичсэн байх гэдэгт багш найдаж байна. За дараагийн өгүүлбэрээ уншия. А, му, ир, ба, и, на, у. Амур байна уу? Амар байна уу? За өгүүлбэрээ бичиж хүүхдүүдээ. Бичсэн өгүүлбэрээ зөв эсхийг нь шалгая. А, му, ир, ба, и, на, у. Амар байна уу? За дараагийн өгүүлбэрээ уншия. Би, бэ, лэ, гэ, а, бу, ла. Би бэлэг авлаа. За өгүүлбэрээ хөрвүүлж бичээрэй хүүхдүүдээ. Бичсэн өгүүлбэрээ шалгая. Би, бэ, лэ, гэ, а, бу,
авлаа. Би бэлэг авлаа. Бидний энэ үндэсний бичигт хөрвүүлж бичсэн эдгээр өгүүлбэрт өнөөдрийн бичсэн дүрс ялган бичдэг үгсээс ямар үг орсон байна вэ? Унуу ба унав, морь унахын ун, абу, аав, аба, ав, ан аавын ав, бода, бод малын бод, амуур, амар мэндийн амар, бэлэг, бэлэг дурсгалын бэлэг гэх мэт дүрс ялган бичдэг үг оржээ. Эдгээр өгүүлбэрт маань. За. Бид өнөөдрийн хичээлээрээ үгийн олон утга дүрс ялган бичдэг үгсийг таньж өгүүлбэрт хэрхэн хэрэглэдгийг мэдэж авлаа. Одоо гэрийн даалгаварт өнөөдрийн дүрс ялган бичдэг үгсээ цээлэн тогтоогоод эдгээр дүрс ялган бичдэг үгээрээ 4-5 өгүүлбэр зохион бичээрэй хүүхдүүдээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмээ баримтлан аюул цар тахлын өвчнөөс сэргийлэн эрүүл мэндээ хамгаалаарай. Дараагийн хичээл хүртэл түр баяртай хүүхдүүдээ.